Самбайцгаалаа. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 5 сарын 8 пүрэв гараг. Вашингтон дэсийн хотод орооны 6 цаг болж байна. За сүүлийн үед Америкийн дотоодод болж өнгөрч байгаа зарим нэгэн олонний анхаарлыг татаж байгаа онцлог үйл явдлуудаас томилж хүргье. За юуны өмнө үндсэндээ олон нийтийн төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа нэг мэдээ бол маргааш Америк Хятадын хооронд худалдааны яриаг хэлэлцээр Швейцарт эхлэх гэж байна. За Хятадын талаас гаргасан албан тайлбараас үзвэл энэхүү яриаг хэлэлцээр хийх хүсэлтийг Америкийн тал буюу Трамп гаргасан юм аа гэдэг. За Трамп гуйж байгаа учраас Хятад энэхүү яриаг хэлэлцээрт орлоо гэдэг. За тиймээс яриаг хэлэлцээрээс үр дүн хүсэж байгаа бол Америкчууд бодитоор хандах, занал хийхгүй, дарамтлахгүй байх. За ийм шаардлагыг Хятадын талаас хийсэн гэдэг нь тодорхой байна. За тиймээс Хятадуудын байр суурь бол нэлээд гэдийсэн байдалтай харагдахыг хичээж байна. За Америкууд өөрсдөө гуйж ирсэн учраас яриаг хэлэлцээс орж байна. Хятад улс бол үндсэн зарчмаас ухрахгүй. Олон улсын худалдааны болон эрх зүйн хүрээнд ярилцсанаа гэдэг. За ийм мэдээллийг хийгээд хоёр тал үндсэндээ Швейцарт 5 сарын 9-өөс 12-ны хооронд худалдааны яриаг хэлэлцээр хийхээр болж байна. За тиймээс энэхүү яриаг хэлэлцээрээс ямар үр дүн гарахыг бол дэлхийн нийт анхааралтай ажиглаж байна. За тиймээс манай цагаар маргааш Оросд ялалтын баярын парад болохтой зэрэгцээд за ийхүү Хятад Америкийн худалдааны хэлэлцээр Швейцарт эхлэх нь тодорхой боллоо. За үүнтэй холбоотой өнөөдөр олонний анхаарлыг татсан мэдээ бол ерөнхийлөгч Трамп Их Британтай худалдааны тохиролцоо хийсэн тухай мэдээллээ. За үүнийг өчигдөр ерөнхийлөгч Трамп маргааш 10 цагаас дэлхийн чихийг дэлдүүлсэн маш сонин мэдээлэл хийнэ гэсэн ийм мэдээллийг өгж байсан бол энэ бол зөвхөн Их Британтай 10% тарифыг тохиролцсон гэдэг. За ийм мэдээллийг түгээлээ. За мөн Их Британи улс Америкийн Boeing компаниас 10 тэрбум долларын Boeing онгоц худалдан авах тохиролцоо хийсэн тухай худалдааны сайд бол мэдэгдэж байгаа. За эдгээртэй холбоотой одоогийн байдлаар нарийн ширийн мэдээлэл тоо баримтууд бол олон нийтэд тодорхой бос байна. За ямар ч тач цагаан ордон хамгийн том бөгөөд уламжлалт удаан хугацааны түнш Их Британи улстай ийхүү худалдааны яриаг хэлэлцээр ойлголцоод хүрсэн тухай за ийм мэдээллийг өнөөдөр өглөө цагаан ордноос хийлээ. За мөн өнөөдөр олонний анхаарлыг яг одоогийн байдлаар гойд татаж байгаа нэг мэдээ бол Ромын Папа ламыг зарласан явдал. За Ватикан үндсэндээ 2-3 өдөр маш нухацтай хуралдсаны эцэст кардинал Роберт Францис Превост гэдэг хүнийг Папаар зарлалаа. За энэ удаагийн онцлог бол энэхүү кардинал Роберт гэдэг хүн бол Америкт Чикаго төрсэн Америк хүн. Тиймээс анх удаа Ватиканы түүхэнд Америк хүн энэхүү Папаар зарлагдж байгаа. За ийм үйл явдал болж байна. За энэхүү анхны Америк гэсэн тодтголтой шинэ Папыг 14-р Лео гэсэн нэртэйгээр энэхүү Ватиканы тэргүүнээр зарлаа. За та бүхэн санаж байгаа бол Трамп ерөнхийлөгч өөрийгөө Папын дүрд хувилгаж олмоор энэ зургаа бас сошиал дээр тавьж байсан. За энэ нь бол католик шашинтнуудын бас зарим хүмүүсийн дургуутслыг өргөж байсан бол за магадгүй өнөөдөр миний хувьд дараагийн Папа лам Америкаас төрнө гэдэг ерөнхийлөгч Трамп бас дотроо мэдээлэлтэй байсан байж болох гэсэн ийм бас хувийн тамга хийж байлаа. За ингээд өчигдөр олонний анхаарлыг татсан мэдээ бол Америк нэгдсэн улсын төв банк энэ удаад бодлогын үгээр өөрчлөхгүй буюу бууруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. За төв банкны зүгээс ерөнхийдөө худалдааны дан энэ байдлаар үргэлжилсэн нөхцөлд эдийн засаг хүндрэх магадлалтай юм а. Тиймээс хүү бууруулах алхам хийх боломжгүй гэдэг ийм байр суурийг илэрхийллээ. За ийхүү төв банк үндсэндээ хоёр уулзалт дараалан бодлогын хүүгээ хэвийн хэмжээнд байлгах ийм бодлого шийдвэр зарласан дараагаар за энэ бол мэдээж Трамп ерөнхийлөгчийн уурыг ихэнх хүргэсэн үйл явдал боллоо. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол өмнөх төв банкны даргын мэдээллийн дараагаар за ерөнхийлөгч Трамп Жером Паулыг ажлаас нь хөөх тухай мэдээ гаргасан дараагаар хөрөнгийн биржүүдэд бас томоохон савлгаа үүсэж байсан. За тиймээс ерөнхийлөгч нэн даруй Жером Паулыг ажлаас нь халахгүй гэдэг мэдээлэл гаргаж байсан. За ийм үйл явдал болж байлаа. За тэгвэл өчигдөр төв банкны шийдвэрийн дараагаар Трампын хийсэн мэдээллийг та бүхэн харж байна. За мэдээж маш их уурлаж ундуудсан байгаа нь тодорхой. За газрын тоос эрчим хүчний өртөг буурч инфляцийн түвшин буурч байхад
За төв банк бодлогын хүүгээ одоо бууруулахгүй байгаад уурлаж ундуудсан утгатай мэдээллийг бол хийлээ. За харин энэ удаад бол одоо дараа жил бүрэн эрхийн хугацаа дуусах Жером Паулыг одоо ажлаас нь хөөх тухай ямар нэгэн үг дурсаагүй. За өмнөх алдаан дээр бас одоо суралцсан гэж бас таамаглаж болохоор байна. За ийхүү 5 сарын 8-ны товчхон мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй болжээ.